За өнөөдөр өөрийнхөө ойлгосон мөнгөний хуулийн тухай ярив. Мөнгөний хууль яадаг вэ гэхээр биш үү? Мөнгө энерги, эрчим. Тэгээд энэ мөнгө эдийн хүслийн эд баялагын хүслийн таны хүсэлтэй холбоотой явдаг. Дээрээс нь таны эдийн тэнгэр гэж хүний хүртэх ёстой хүртэх тэнгэр учир зүг байхгүй. Тэрнээс биш хүн хүртэхгүй юм хүртдэггүй шүү. Ягаад тэгэхээр хүртдэггүй юм хүлээж авах юм бол тэрийг заавал буцааж өгчдөг. Энэ орчлон ертөнцийн тэнцвэр гэдэг зүйл таныг ерөөсөө тэнцвүүлээд өгч. Та гэр бүлийнхээ төлөө хизээч одоо юм хийж байгаагүй хүн байж ич бусдын төлөө хизээч сайн юм хийгээгүй байж өөрөө бусдаас сайн юм хүсэж хэрэггүй. Тэгэхээр энэ энергийн хууль гэдэг чинь яг тэрнтэй адилхан. Та энэ мөнгөний төлөө зөв харахгүй бол мөнгө тань руу хизээч зөв харахгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн болгон гэсэн өөрийн савтай байдаг юм байна. Дээрээс нь тэр сав зөв урсгалд энергийн зөв урсгалд орох хэрэгтэй. Буруу урсгалд хүмүүс орцсон байдаг. Тэгээ буруу хүнээсээ мөнгө зээлдэг, буруу хүнийг өмнөөс өрийн дараад өгчдөг, буруу хүнд мөнгө төгрөг өгдөг. Тэгээ тэрэнд буруу хүнтэй мөнгө төгрөг нийлж одоо бизнест ордог. Тэгээ нөгөөх нь цорхоо савтай. Цорхоо савтай гэдэг нь тэнд нэг юм энергийн хувьд мөнгө тогтдоггүй тийм мөнгийг гаргадаг энерги, мөнгөний айцтай тийм хүмүүс байдаг. Тэгэхээр та нар амьдрал дээр хараарай. Жоохон мөнгөтэй, жоохон ажил төрөлн тогтсон хүмүүс хүнд мөнгө зээлдэг шүү. Хэр баргийн зээлдэг. Яг тэр хүн мэдчихэж шүү. Мөнгө ингэж ирдэг. Нөгөө талаар мөнгө ямар уу гэхээр мөнгийг бид нэр өөрлөгөө урсгаж яг амьсгалтай адилхан шүү мөнгөний ойлголт. Мөнгө яадаг вэ гэхээр бид нэр амьсгалыг авлаа. Тогтоолоо. Гаргалаа. Яг энэ шиг мөнгө бас л адилхан юм ирсэн бол явна гарна. Бүх юмд адилхан энэ тогтолцоо байгаа. Тэгэхээр мөнгө тань руу урсаж ирэх нэг тогтолцоо. Танд мөнгийг өөртөө оршоох нэг тогтолцоо. Өөрийг тэр мөнгийг гаргах нэг тогтолцоо байна. Тэгэхээр энэ гурван тогтолцоо хүндлэл дээр сууд юм аа. Тань руу ирж байгаа мөнгийг та хийж байгаа үйлийг хүндэлж хийх ёстой. Мөнгө танд тогтох үедээ хүндлэлтэйгээр байх ёстой. Айцтай биш. Мөнгө танаас гарахтаа бас хүндлэл дээр мөнгө төргөө өрж мөнгө зоосоо хүнд өгөж ажил үйлс бүтээлхийн үед тэрийг бас хүндлэлтэйгээр хүлээж авах ёстой юм. За тэгээд хүн болгоны өөрийн гэсэн хүн болгонд эдийн хэмжээс гэж байна. Ягаад зарим нь илүү сайхан амьдраа, зарим нь дутуу амьдраад. Зарим нь ягаад тэгэхээр яг үнэндээ бол хүн хийсэн юмныхаа хариуг л хүртдэг. Өмнөх насны, урд насны, удам судрын гэдэг. Одоо жишээ нь нэг хүн одоо надад болсон явдлаа л да. Тэгээд мөнгө тогтдгоо. Тэгээд яг тэр хүнд хэлж өгч байгаа байхгүй би. Аха та ингээд ийм юм байна штэ. Ингээ хүнд ийм энерги ийм юм байдгаа гэдэг ярих дуртаас. Ахын тийм ч том удам судартай. Манайх ч тийм баян цатгалан байсан гэдэг. Тэгэж ярингуу тэрний ард юу гэж орж ирсэн гэхээр. Гэхдээ та тийм мундаг өвөг дээдтэй бол тэр энэ өөртөө ирж байгаа эдийн тэнгэрээ тосож авах ухаантай байгаа ч. Тэр ухаан байхгүй бол мөнгө тогтохгүй ш. Тэр юу гэсэн үг гэж тэр хүнд мөнгийг ирэхэд хүндэлж чадахгүй. Өөртөө оршоож чадахгүй. Мөнгийг үрж одоо мөнгийг хэрэгжилж чадахгүй. Энэ ухааныг суусны цагт энэ хүний мөнгө төгрөг бэлдэн болно. Зарим хүмүүстэй итгэдэг манайх тал дүүрэн малтай тийм баян сайхан удам ухсаатай байсан юм байна гэл ярьдаг. Тэгэхээр тэр юун дээр асуудал үүсэж байна гэж. Таны өвөг дээдс чинь тэрийг харцсан зүгээр танд ирж амжаагүй л байхгүй тэр ухамсар. Тэрийг ойлгосон цагт таны эд хөрөнгө, эдийн тэнгэр чи ивэгдэнэ. Тэгэхээр энэ мөнгөний урсгалыг л ойлгож хэрэгтэй. Тэгээд хүн өөрөө мөнгөнийхөө цоорхоог засаагүй байж ич ажил төрөл бизнес хийн гэж байдгүй байна. Тэгэхээр мөнгөтэй болгож хичээхээс өмнө хаана миний мөнгөний төгжээ байна гэдгийг олж харах хэрэгтэй. Хаана цоорхоо байна те. Одоо зүгээр нэг сайхан мөнгөний сав гэдэг нэг юм хувин бодъё л доо. Зүгээр тэгээ төсөөлье. Тэгэхээр таны мөнгөнд та мөнгө олохгүй гэж болж байгаа шүү дээ. Ажил хийж ийн, 8 хийж ийн, хөрөнгө оруулж ийн. Энэ мөнгө яагаад тогтохгүй вэ? Энэ яагаад тогтохгүй гэхээр тэнд мөнгөний буруу урсгал үүсээд энергийн
буруу хуйлрал үүссэн байна. Энэ буруу хуйлралыг яаж засах вэ? Энэ буруу хуйлралыг бид нэр ангааж, бэлэг талын үйл хийж, арга талын үйл хийж засна. Тэ? Очоод үр зээл тавиад буруу энерги, буруу хүнээсээ мөнгө аваад ер нь бол буруу хүнээсээ мөнгө зээлээд энэ хуйлралыг эхлүүлчих. Нөгөө нь болохоор таныг танаас мөнгө хүүлэх сонирхолтой. Танд мөнгө зээлүүлсэн ч гэсэндээ таныг энэ ингээд урагшаага яваасаа бизнесэнд нь туслаад энэ хүнд нэг энэ айлныг тогтчихосоо гэд тэгээгүй байхгүй. Би энэ мөнгийг үржүүлнэ, энэ хүнээс бүх юм энэ мөнгийг салгаж аавна гэд мөнгө хүүлэх сонирхолтой. Тэгэхэд та болохоор сайхан юм. Тэгвэл энд нэг буруу урсгал үүсчихэд байна шүү. Дээрээс нь бас бид нэр цаанаасаа амьдрал дээр мөнгөний тэнгэртэй гэж хүн байна. Тэр хүмүүст мөнгө тогтдог, тэр хүн ивээгддэг. Ягаад гэхээр тэр хүмүүс үүлийнхаа үрээр тэр асар их эд хөрөнгийг өөр дээрээ оршоох, өөр луга татах, тэрийг хэрэглэх заяатай хүмүүс байна. Тэр хүмүүс тэр үйлийг хийцэн. Тэгээд ингэж бодоод үзсэн. Монголчууд хол аян замд явахдаа анх тусалсан хүндээ анх одоо сургуульд явахдаа анх тусалсан хүндээ дандаа юмны дээжийг барьж эхэлдэг. Игч биш ч гэсэн энэ ах маань надад тусалсан шүү, ингэсэн шүү. За ахаа их чиг. Энэ юу гэж? Энэ мөнгө олцноос угааж байгаа байхгүй. Би танаар ингэж яваад ирсэн. Яг адилхан. Мөнгө дуудад одоо тэр мөнгөний ивэлтэй хүн байлаа гэх. Тэр хүнээс хүмүүс яагаад хүмүүс ингээд ахаа ингээрэй гингүү зарим хүмүүс за ах нь энэ их мөнгийг авахгүй дээжийг авчигээд аваад харам. Ингээд нөгөө цаашаа төрөвчөндөө игээд аваа явдаг. Ягаад гэхээр тэр хүн мөнгөнийх нь дээжийг аваад байгаа. Тэр хүний бүр одоо эдэний дээж гэдэг шиг тэр хүний олзны дээж за ах нь тэдийг авъя. Бүгдийг нь бол авахгүй гэж зарим хүмүүс зөвхөн дээжийг авдаг. Зарим хүмүүс бүгдийг тусаад авдаг. За ийм төрлөөр мөнгө орж ирлээ. Энийг яах вэ? Энэ мөнгөний урсгалтай зөв урсгалтай хүнээс мөнгө орлоо. Тэрийг яаж өөртөө огшоох? Зүгээр л дом хий. Бүгдийг нь ажил амьдралдаа биднэрт чинь байрны төлбөр, хоолны мөнгө, машины төлбөр даатгал гэж зөндөө юм байна. Гэт энэ мөнгө чи хэрэглэх шаардлага. Тэгэхээр тэр орж ирсэн зөв гартай хүнээс одоо ингэж мөнгө ундурдаг хүнээс олж ирсэн мөнгө байлаа. Тэрийг зүгээр дээжийг аваад хадгалчих. Дээжийг аваад хадгалах юм таасан тийч нэг бол дараа нь талын аваад дараа нь хэрэглэх гэж байгаа бизнесээ өргөжүүлэх гэх төсөл бодлого байвал зүгээр тэрэндээ дом маягаар л хий. Тэгээд энэ зүгээр би арга бэлэг талын юм яриад байгаа шүү. Тэгээ би таныг яаж хийх вэ? Яаж мөнгө олох вэ? Ямар бизнес хийх вэ гэдэг юм биш. Ямар нэг юм хийж байгаа төлөвлөж байгаа бол энэ хоёр талд нь давхар одоо зоосны хоёр тал шиг арга бэлэг гэдэг юм чи авсарж явдаг юм байна. Энийг ойлгохгүйгээр бид нэг ингэж явдаг. Тэгэхээр зарим хүмүүстэй энэ хачаамтай энэ хизээ юм байсан. Энэ үг нь ингэх хүн биш дээ. Та тэр хүний дотор орж үзсэн юм уу? Тэр хүний та нүгэл буйныг дэнсэлж үзсэн юм уу? Ер нь та хий дэнслэх. Тэр хүндтэй амьдралаас дутууг нөхөх гэж сайхан эдийн тэнгэр ивэсэн байж болно шүү. Тэ? Үрийн тэнгэр ивэдэг хүн эдийн тэнгэр ивэж байгаа болохгүй гэж. Тэ? Ээж аавын хайрыг эдэлж өсөөгүй хүнийг эдийн тэнгэр ивэж болохгүй юм болно шүү. Нэг бол тэр хүн асар сайхан сэтгэлтэй өмнөх үеийн хийцэн хүн эдийн тэнгэр ивэж болно шүү. Тэгэхэд хүмүүс дандаа өөртөөгөө адилханаар хүнийг харьцуулдаг байхгүй. Энэ ийм байгаагүй. Энэ өмнө нь ийм байсан. Хамаагүй шүү. Тэр хүн хийж чадчих тэр мөнгийг өөртөө дуудаж чадчих тэр хүнийг ажлыг хийж чадчих. Яг хөө нөгөө талаар буруу үйлээр мөнгө хийж байгаа хүн байна. Тэр хүндээ нэг алцаад байгаа юм байхгүй. Тэр учир нь олдсон шүү. Үнэхээр тэр хүн тэр мөнгийг хийцэн тэр хийх үеийн хийгээ сайхан сэтгэл гаргаж амьдарч исэн бол тэр хүнд ирэх нь тодорхой. Тэгэхээр дундуур нь орох ямар ч шаардлага байна. Тэгэхээр хүний юмыг харж хүний юм атаархах шаардлага юм ч ба. Хүн хүртгийг зөв юм хийж байгаа бол хүртгийгээ хүртгэж байгаа. Буруу юм хийж юмыг татчих байгаа бол аяандаа хүртгийгээ хүртэ. Ямар нэгэн байдлаар тэр хүнд гисгэн цээрлүүлнэ гэдэг юм болно. Нэг бол ямар нэгэн байдлаар тэр хүн хийсэн үлийнхаа сайн үлийнхаа артгийг л хүлээж авч байгаа. Тэгэхээр энэний ард энэ эрчим энерги гэдэг юмны ард нэг юм ойлголт явагдаад байна тий. Тэгэхээр энийг л ойлгож авах нь чухал та. Тэгээд бүх юмн дээр энэ арга бэлгийг хослуулаа. Тий. Одоо би ч гэсэн хувьдаа чадах хослуулах гэж өдөрт улам ойлгохгүй л явж байна. Хичээж байна. Энийг бусдад түгээх гэж явж байна. Хүний сэтгэл гэж юу юм те. За мөнгөний тал дээр бол нэг иймэрхүү байна. Тэгэхээр мөнгийг бол ерөөсөө мөнгө хүндлэл дээр тогтдог юм аа.
өөртөө байгаа юм хүндэл, ирж байгаа урсгалыг хүндэл, огш өөртөө оршиж явах үедээ хүндлэлтэй ханд. Өөрөөсөө гаргахтаа, хэрэглэхдээ, мөнгийг хэрэгжилж зарцуулахдаа бас хүндлэлтэй ханд. Тэгээд аяандаа хүнд мөнгөний цорхоо байгаа бол учир нь олдно харагддгийн зарим хүнд бол өө эн чи ийм учиртай хүн биш үү. Тэгэхээр мөнгийг зөвөр дуудаж зөв аргаар олж ирсэн мөнгө угаасаа л танд ирэх ёстой мөнгө. Тэрнээс биш тэн дээр ямар ч айц байхгүй. Харин та хүнээс мөнгө хүлээд байна уу те? Хүний хүүхдийн идэх хоолыг урдуур нь орж идээд байна уу? Тийм бол тэр судлаа зас. Тэр асуудал танд биш юм а гэхийг таны өөр хүүхдэд үлдээ шүү. Өөрийн чинь тэр хүмүүс төлнө.